70 настай манайхаар бол өвөөгийн те өвөөгийн цалин нь 110 сая гэж монголоор. Тэр юу хийж өгтөө? Шууд эхлэв. Өдөртөөс илэгний төв дээр ажилладаг шүү дээ те. Илэгний төв дээр байгаа. Тэгэхээр хоолой зөвлөгөө авахыг хүсдэг, дотрын хэмжээний зөвлөгөө бас олон жилийн илэгний нарийн мэргэжлийн хэмжээний зөвлөгөө авахыг хүсвэл илэгний төв буюу натурын зам дагуу байдаг. Илэгний төв дээр ирээрээ нүүсээ. Харин тийм шүү дээ. Тэрээс натурын баруун талд 75 гэж байдаг. 75-ын 2 давхртан байгаа шүү дээ. Чи ч гэсэн найзуудтай хэлэхээр бол яг ингээ нарийн мэргэжлийн хэмжээний зөвлөгөө бас юм чинь хүмүүс хайж хайгаа явж байдаг шүү дээ. Тийм цаг юм магадгүй таах юм шүү. Тэгээ нэ. Манай зөндөө олон хэлсэн. За оюун боломжтой зүйл яа гэвэл бас илэгний өвлөлттэй, дотрын өвлөлттэй. За тэгээ жингээ хасгаад олон арга хэрэглээ турш чадаагүй ч юм уу те. Төрсний дараах бодис салцууны хамжинжтэй. Тийм хүмүүсээ бүгдээрээ наашаа ирж үзүүлж болно шүү. Окей, найз. Хөөх үзэлттэй байлээ. Миний найз нь одоо энэ хоёулаа энэ гоё яг зорилттой пэйжээсээ гадна онлайн шопингийн пэйжүүд тавьж байгаа. Тэгээд хөөх 200 үзэлтэд байгаад байгаа байхгүй. Тэгэхээр энэ найзыг харнаа мундаг юм ч юм чи. Нөгөө Солонгосоос 110 сая төгрөгийн цалинтай. Тэгээ бүр талис нүртэй эрэгтэй хүн энэ Absolute.com болон бусад энэ Atomy-гийн талаар бас бусад бүтээгдэхүүнүүдийн талаар нэг ярьсан шүү дээ. Сургалтанд нь суусан. Тэгээд би яг чамшиг нөгөө 35% нөгөө Atomy-гийн энэ боломжуудын чинь талаар мэдэж авлаа. Нэлээ сайн сурч авлаа. Найзаасаа хоцорч болохгүй шүү дээ. Цуг юм хийж ээж. Тэгээд ийм хүн байд юм бүр. Яг ингээ энэ Atomy-гийн энэ чинь системийн бизнес гэж шүү дээ. Системийн бизнес ярьсан шүү дээ. Тэгээ энэ бизнесийг хийсээр агаад төр саднаараа бүр хийсээр агаад төр саднаараа бүр далуулаа хийдэг гин. Тэгээд тэр 70 настай манайхаар бол өвөөгийн цалин нь 110 сая гэж монголоор. Тэгээд толисон арьстай байх юм. Тэгээ яасан гэсэн чинь энэ хоёулагийн хөөр баяр болоод байгаа Absolute чи өдөр болгон төрөхтэй өвөө бай. Тэгээ янзын гоё ингээ толгоор арьстай. Ийм солонгос хүн байж шүү дээ. Гаалж 110 сая төгрөг бас нуглана гэж яриад байгаа. Тийм. Нуглах гад ингээд юу Монголд ирээд та нарт ингээд энэ гоё брендийг ярьж байгаа байхгүй юу да гэж тэгж байгаа юм чинь. Тэгээ би яагаад нуглах гад байгааг энэ олсон шалтгаан нэрээ юу эсвэл төгрөгөө шуналдаа даа 240 сая Монгол мөнгөөр 240 сая төгрөг болох гэдэг цааш шалтгаан нь энэ хүн өөрийн тэр хүч хөдөлмөрөөр босгосон энэ глобал буюу системийн бизнесээ босгочоод үр хүүхдүүдтэй өвлөж үлдээдэг учраас даад хэрнээсээ түүрийгээ хүүхдүүдтэй өгөх гэж за боломж байвал өшөөч одоо илүү хөрвүүлэх бодно шүү дээ бид нар тий. Тэгээ хөрөнгө дээрээс нь чинь ингээд хулгаад алдахгүй хин нэгэнд хулигдуулахгүй яг босцсон системд босцсон одоо арам нь босцсон юм байшингаал хүүхдтэй өгч байгаагаас ямар ч ялгаагүй байхгүй тий. Одоо цолоо гэсэн үг шүү дээ тий. Одоо энэ бизнесээ хүүхдтэй өглөөлт нэх гоё хайз. Тэгээ өвлүүлдэг гэсэн одоо 3 үе өвлүүлж болдог гэсэн 3 үе. Тэгээ хүүхдтэй хувааж өвлүүлж байгаа. Би энийг сонсоод ерөөс угаасаа би хамгийн түрүүнд нэг success academy-д суусан гэсэн чинь найз нэг leaders club-ийн сургалтанд гээд тэрнээ бас нөгөө өвлөгддөг гэдгийг би сонсоод миний чих ингээ зүгээр ингээ дэлгэсэн дээ. Өвлөгддөг юм гээл. Жишээлбэл би эмчийнхаа ажлыг эмчилтэй болчихгүй бол эмчийнхаа ажлыг би хүүхдтэй өвлүүлж чадахгүй шүү дээ. Ер нь би бодоод үзтээ. Тэгээ сарын занзаа би амар гоё бодоод сарын 100 сая төгрөгийн орлоготой эмч хүн байлаа гэд би эмчээ 100 сая төгрөгийн цалинтай өвлүүлэх боломж надад байх уу? Байхгүй шүү дээ. Тэгэхээр энэ бол боломжтой. Тэгэхээр одоо ийм системийн бизнесийг хийхэд заавал мэрэгжил өндөр байх шаардлага байхгүй. Заавал аймарлаг ур чадвартай байх шаардлага байхгүй. Та зүгээр өөрөө эрүүл тэгээ хүмүүс сайхан үн цэнтэй мэдээллийг өгчийн хүсэлтэй байхад тэгэл болоо. Надад тэр дөрөв садан далуулаа хийж байгаа гэдэг нь ямар гоё юм бэ? Манай монголчууд энэ далуулаа тусдаа хурал хийдэг гэсэн чинь амин юм хөөр хийн тийм үү. Нэг юм гоё үг гэдэг байхгүй юу? Найз чинь хамаатан чинь талж ивэл та талхыг нав. Яа тэгэл та тэргүү талах иддэг гэж үг байдаг байхгүй юу? Тэгэхээр нэгнийгээ дэмжиж ингэж бас нэгнийхээ бизнесийг ойлгох хэрэгтэй. Гэтэ хоёулагийн бизнес болохоор шүү дээ энэ бизнест хүн ороод дэмжиж байгаа биш харин өөрийгөө дэмжиж байгаа хэрэг байхгүй. Яг нэг чи нэг хэлжсэн ш. Найз нь чамайг дэмжих гээд найз нь тэрнийгээ дэмжих гээд ингээд ихэлсэн чи үгүй юм байна би өөртөө хөрөнгө оруулж байгаа юм байна гэж хэлсэн юм байхгүй. Харин тийм. Тэгэхээр үнэхээр найз чинь талах зарж байгаа л талахын мөнгөөр нь худалдаж авах. Тэгээд ингээд энэ гоё ариун сайтыг аваа та 110,000-аар 4 бүтээгдэхүүн энэ бол үнэхээр харамсахгүй. Тэгээд ариун олон бит хоёр ямар гоё ингээд чийгшил өгөөд энэ өстой гоё байна. Арьсны юу хуурайшаад байгаа асуудлыг шийдээд ингээд яриад байгаа ш. Энийг та ав. Гэхдээ та миний нэр дээр юм уу манай найзын нэр дээр авах ерөөс шаардлагагүй. Өөрөө тэр гоё аппликейшнийг татаад нэр чи ороод ирнэ шүү дээ. Өөр дээр худалдаж ав. Тэнгүүд нөгөө за энэ хүн чи юм авсан юм байна 35% дараа нөгнө гэдэг санамж үсээд ахна шүү дээ. Ийм л easy.
Тэгээд нэрээ өнөөдөр би нөгөө анам сан болон иргэний эмчнэр нийгэмлээс гаргасан одоо хүүхдүүдийн бичсэн зохиомжлог гар зэрэг уралдааны мэтгэлийг уншиж үргээд байгаа байхгүй юу? Тэр хүүхдүүд ба амь оруулаад гой сонсоод өөрсдийнх нь өгүүлэх нь ингээд энд тэнд явж байгааз баярлах гэж бодоод тэгээд би бичлэгээ хасан байхгүй юу? Би дараа нь өөрөө бичлэгээ дэтэлсэн шүү дээ. Бичлэгээ хасан чинь миний хайс үнэхээр шал өөр болсон билээ. Харин өөртөө бараг ваа миний хайс амар гарсан байна гэж би бодсон. Хүмүүс нэр Та бүхэн өөдөлтөөр харахыг хүсвэл өнөөдрийн миний Facebook болон YouTube-д постлсон бичлэгийг минь үзээрэй. тийм тийм Ямар ч мейкап байхгүй. Фильтрч батцуу. Би ер нь фильтр мейкап хэрэглэж идэггүй. Тэгэхээр миний хайсны нөгөө ялгааг харахад яг амтхан хаа. яаж үгүй Бичлэгээсээ асуусандаа биш шүү. Боддоор нөгөө нүрийн хайгаа өөрчлөлт харуулах зорилгоор би тэгээд нэг хэдий оруулахгүй тий. Тэгээд байгаагаар нь тавьж байгаа. Тэгээд дээрэс нь өдөр тутамдаа бичлэгээ тавиад бичлэгээ постлж байгаа учраас бас их хурдан байх хэрэгтэй. тэгээд би ингэдэг байсан шүү дээ. Би ингээ бүр өөрийгөө ингэж өмөрдөг арьсаа заяа. Би бол намайг манай гэрийн улаана гэдэг байхгүй юу. Тэгээд би бол улаан төрсөн улаана. Миний арьс амар улаан гэхээр нэг цавандаж угаагаад л гэсэн амар улаан болчдөг гэж боддог байсан байхгүй юу. Тэгсэн чинь одоо тэр нь бүр байхгүй болоод байна. Би улаахаа болчих. Тэгээд тэр бол зүгээр эмзэгчлээс байхгүй амар. Тэгээд нөө эмзэгчлээ бүр ингээ өөрөө бүр хүлэн зөвшөөрсөн. Амар ингээл юу цавандаж угаагаад амар улаан болонгоотноос киос нэг юм ласэ төрхөж аваад тэгдэг. Тэг бүр ингээд өөрийнхөө арьсыг улаан гэдэгт итгэцэн. Тэр эмзэгшил тэр хэцүү байдлыг хүртэл үнэхээр арилгаж байна. Намайг яг ингээд боддоор уулзсан хүмүүс чиний арьс маш гэрэлтсэн байна, гоё байна гэдгийг бүр хэлээд байна. За би гоё зөөлөн гожуулагч яах вэ? Гэтэ би бас нэг юм хэлэхэд нэг гүн цэвэрлэгийг аягүй сайн явах юм билээ. Гүн цэвэрлэгийг гүцэд сайн явуулчаа дээрээс нь авсалт төрөх юм бол миний болоо бүр аягүй гоё төгс болох юм шиг санагцсан. Тэгмээр миний арьс тайвсан байна. Тийм байх тий. Тийм байх. За чин хоёлаа жоохон ялгараад идэв байсан шүү дээ. Одоо би өнөөдөр нэг ихчтэйгээ таарлаа. Олон жил уулзаагүй баг 13 жилийн дараа уулзаж байгаа гэж хэлж болох юм билээ. За 13 жил 12 жилийн дараа юм уу? Тэр ихч маань үнээр өөрчлөгдсөн байна. Гэтэ бүр өнөөдөр бүр салж хагасч чадахгүй. Бүр амар удаа ярьсан. Тэгээд тэр ихч маань яг энэ атомыг яг найзгаа бас дэмжиж энэ гүн нүүдний энэ найзгачлалын комыг авчээ. Тэр хөөсөн цэвэрлэгч юм үнэхээр хэлж илээ. Үнэхээр дуустгүй гэж. Тийм маш бага болдог. Тэгээ манай гэрийнхэн би бүр гэрийнхнийгаа ингээд та нарын миний хөөсөн цэвэрлэгчээр ингээд хэрэглээд хамтдаа дуусгалаа би шинийг аммаар гэсэн. Энд чинь нэг 150 г гэж байгаа. Тэгсэн мөрчөө яг 400 г-д багтахойц ийм өтгөрүүлсэн хөөсөн цэвэрлэгч гэсэн. Яг нэг юм бодсон. Тэгээд хүмүүс маань атомыг хэвдгээр мэддэг ч гэсэн нөгөө боломжийн талаар бол айгүй бага ойлголттой байт юм байна. Манай тэрэгч маань зүгээр ингээд бүтээгдэхүүн байдгийг л мэддэг. Гэхдээ яг ингээд ийм гоё боломжтой ингээд юм одоо санхүүгийн хувьд ч гэсэн их чөлөөнд хүрэх боломжтой найз нөхдөөрөө ингээд эрүүл бүтээгдэхүүн хэрэглэнгээ гоо сайхандаа хөрөнгө оруулангаа бас давхар санхүүдээр ч гэсэн нэмэлт хөрөнгө оруулах боломжтой гэдгийг бол мтэггүй явжсэн билээ. Өнөөдөр надад сонссон. Тэгээд тэгэхээр ер нь энэ бол бизнес хийх үндэ энэ бол зүгээр л хэрэглэж байх үндэ гэж ялгуулахгүйгээр энэ сайхан үнцэнтэй мэдээлэл зөв хуваалцсан зөв юм байна. Хоёулыг зөв юм хийсэн байна гэж би бодсон. Мэдээж нэрлэхэд санаа зовоод хэлэхгүй байх сонголт байсан шүү дээ, тий. Зүгээр чаленж аваад явчих гэдэг сонголт байсан. Гэхдээ тэр сургалтын сууснаас хойш ингээ миний сэтгэл зүрх нэг юм жижигхан орч байсан нь ингээ бадраад олон хүнд хэлмээр санагдсан байна. Тэгээд нэг юм хийж байгаа бол зарлаа сайхан яг хийгээд үр дүнгийн намсаад хажуу хүмүүстэй бас хамтлуулаад тэгэх ёстой. Нөгөө манай бас нэг их чиг нөгөө атомыг өөрөө хийж байгаа өөрөө бол дотор хийж байгаа л гэж бодоо яваад тэгсэн чинь нөгөө бүр нэг одоо өрөөнд суудаг ажлын хамт олон мэдгүй. Тэгээ нэг санаандгүй гаргаад тавьсан каталогийг харсан. Өчигөө энэ юу юм гэж хэлсэн чинь атомын каталог гэдэг. Өчигөө атомыг хийд юм уу гэдгсэн чинь тийм ш тэгсэн чинь өө хэлэхгүй яасан бэ би наадах чи хаанаас авахугаа хайгаад ирсэн ш гэдэг шиг тийм нэг нууцгаад хийдэг тийм хүмүүс бас байдаг баг. Гэтэ хоёулагийн нэг гоё юм яг ингээд зарлаа тунхаглаа хийж байгаа нь үзэлтүүд их нэмэгдэж чинь хүмүүс дээрэс нь ингээд тодтолтоо авъя гэсэн хүмүүс их нэмэгдэж чинь. Тэгэхээр манай баг бол үнэхээр хүчрхэг баг байна. Тэгэхээр ерөөсөө атомыг хэрэглэдэг энэ бизнесийн ямар ч байсан боломж байдаг юм бэлээ гэдгийг хальт мэддэг хүмүүс манай багт нэг дээрээ бид хоёртай нэг дээрээ бид хоёр яг маш олон боломжуудыг зааж өгөөд тэгээ багтаа аваад таныг тэр боломж буюу нэмэлт орлогод хурдан хүргэнэ. Тэ? Хурдан энэ бол өстой гоё байлаа. Тэгээд ер нь ингээд бизнесийн хууль гэдэг юм байл да. Тэрний юу вэ гэхээр ингээд жаргаж баярт хөөртэйгээр хийсэн зүйл одоо энэ гоё эерэг энерги цугларч байгаа шүү дээ. Тэр энерги нь ингээд өсөд идэг, өсдөг, үржигдэж өсдөг. Хэрвээ та тэр тухайн ажлыг сөрөг мэдрэмжээр дарамт байдлаар хэцүү байдлаар хийх юм бол хэцүү дарамттай зүйлүүд нь өсдөг, үржигддэг. Тэгсэн та юу хүч өгөн тэр нь томрдог гэсэн үг. Санаа зовлон байгаа дээр санаа зовлон томрно. Час гоё юм тий. Тэгэхээр ингээд найзуудаа хийдэг, хөгжигдэж хийдэг бизнесүүд амар хөгжих нь тодорхой гоц тий. Харин энэ бүр их тийм амархан хийдэг бизнес аа. Гоё байна. Амар
баялал зугаалал тэгээд гол хүмүүст амар хэрэгтэй зүйлийг хүргэх гэж өөр амар том юм шүү дээ. Энэ гоё комом аваад тэнгүүтээ орлого гэд эхний 150 ороод ирвэл яах вэ? Ингээ орлого олж штэ. 150 гэдэг чинь юу юм? За би бараг сая 500-аар юм хотлож аваагүй дээ. Нэг сая хүрснэ үгүй юу? Тэгсэн чинь 150 гэдэг чинь 10-аас илүү хувиа би буцаага авчиж байгаа юм. Солиотой нүдээ бүгдийг түрхчээд маска түрхээд унтчих юм билээ. Үгүй тийм үү? Бас тэгж болсон. Тэгээд өглөө унтах. Ваа. Шинжэнгөө ингэ шингээр гинэ. Аа. Наач гоё юм. За 6 юм юм байна. Юу юм багтаа 6 юм. За тонер буюу бэлтгэл үеийн шүтнийхэн тонерыг дүрхлээ. Жагаа цомстой шүү нэрээ. Энэ бол энийг өмнөд нь бол бараг дотор юм билээ. Тийм зөөлөн гоо. Үнээр гоё өмнөд шүү. Үнээр гоё юм шүү дээ. Хэмээн. Өнөр стадиометр. Яг нэг юм хүрээлэнд явж байгаа юм шиг тий. Нэза. Одоо энийг дахиад бэлгэлсэн би тэгтээ ачхаа мартчихна. Юу харуулгаа мартчих. Том өрөөнд байгаа. Камар навсан хүнд энэ 140 мянган төгрөгийн энэ гоё 164 мянга хааны. Тийм үү? Мөн би 40 гэж. Би харсан. Бас чамд бэлгэнд авсан юм чи бас харсан. Энэ юу хэдэн төгрөгийн бэлгэнд авчих вэ? Найз Зөв юм гоё урамшуулал шагналууд зарлалт юм билээ. Аппликейшны татаад Монгол хэл дээр тийм гоё амар юм дээр яаж татдгийг чиндөө ахын дөө гэдээ ороод ир эрэхтэй эмгтэйгөө хэрэгэл ийм гоё чангалтай бүтээгдэхүүнийг монголчууд хэрэгтэй. Найз нь хэлсэн шүү дээ. Амар ингээ миний хайрц бүр бараг хатчихж юм бараг уугаад байна гээд. Тэр бүр үнэхээр түрхэл уугаад байсан байхгүй юу? Одоо би ингээд яг 3 дахь өдөр төрчих шүү дээ. Өмнөдөөс эхлээд ингээ нэг уух мэдрэмж амар гайг болцсон ингээд шууд хатахгүй би тодорхой хэмжээнд хатахын хүлээгээд байгаа байхгүй юу? Бас нэг гоё шингээтэй. Бас тусдаа шингээсэйгээ бас бодостой байна тийм. Би чинь ажид амар бор харагдчихсан бил бичлэг харсан чинь энэ бол бар харагдаад байсан. Тэгээд нугасаа найзын зарим хүмүүс угаасаа шар сурдаг байхгүй. Тэгэл нэг бор хүн шар хүн л байна да гэж бодсон. Тэгсэн чинь яасан? Уунаас бас нэг бор хүн биш байхгүй юу? Тэгсэн чинь абсолют чамайг амар цайлгаад байна. Гэхдээ чи цаашаа заяа. Манай бүр нэг яг үнэхээр бүр бор найз байна заяа. Тэр ерөөсөө абсолютыг хэрэглэсэн чинь бүр бор бишээр болоод болоод ивэл яах вэ? Бүр цаанаасаа унган бор байсан хүн чинь. За тэгээд найз нь ингээд нэг хүн бодлоо. За ингээд хүн чинь ингээд энэ гой мэдээг ингээд хамгийн түрүү тайлбарлах хүмүүстэй хэлхийг бодсон шүү дээ. Тийм. Тэгээд жагсаалтаа гаргаал. Найз тэр залгаал хэлэх юм бац тээ. Тэгсэн чинь манай найз хий 3 жил болж ийл яах вэ? Өө тийм мдэггүй нөхөр төрөний миний ярьсан жишээ шиг. Гол нь манай найз ярьсан үнэхээр гоё ярьсан. За. Тийм. Гэтэл асар ингээд ажиллаас тээ. Чи өө манай хүн чинь 3 жил абсолют хэрэгэлсэн. Надад хэлээгүй. Би гэж надад ирсэн. Тийм шүү дээ. Нөгөө нэг төрөөж миний хэлдгээр нөгөө нэг за оюун болорт хэлвэл оюун болор аягүй таахгүй дээ гэж бодсон байхгүй юу? Миний өмнөөс шийдвэр гаргацсан гэсэн. Үгүй та худалдаа авлаа. Тэгээд тодорхой юм буцаан орлоо гэд. Тэнгүү чи ийм артаар бас ингээд нэг бонус оноо манай гэл ийм арт нэмтрээр авдаг энэ системийг бол мэдэн штэ. Тэгэхдээ хамгийн гоё нь ягаад би болон чи өнөөдөр ингээд яриад ингээд хэрэглээд байгаа гэдгийг гоё нь юу гэхээр мэдээж тэр чи юу яах та аппликейшнаараа ороод бүртгүүлэхдээ бас хин нэгний доор бүртгүүлчихнэ. Тэнгүүд миний авсан юмны нөгөө авах гээд байгаа 10%-ийг нь нөгөө 35%-ийг нь чи дахиад миний дээр байгаа болохоор авчиж байгаа байхгүй юу? Ийм л гоё давуу. Тийм болохоор би надад ч юусоо бодоогүй шүү дээ. Тийм найз. Одоо чи ингээд найзтай тусалж байгаа гэдэг чи бас үнэн чи бүртгүүлэхдээ чи найзынхаа идэ бас хамтд нь өгöd одоо бичээд бүртгүүлчин. За би энэ хүний доор бүртгүүллээ гэд. Одоо нэгний хаараас жагсаж бүртгүүлдэг байна шүү дээ. Тэнгүүд чи юм худалдаа авлаа. Чамд нөгөө 35% нь орлоо. Чиний дээр байгаа чамайг танилцуулсан хүний хүнд 35% нь орлоо. Тийм гоё юм байхгүй. Чи гэрэлт чи найз. Чи бүр гоё юм юм. Чиний хувьд бол энэ ч одоо 2 дахь байгаа шүү дээ. Би мөнгөний сонсож гэлтэй таахгүй. Тийм шүү дээ. Нэрээ тийм нөгөө хүнийг өглөө болгон сэрээдэг хамгийн хүчтэй юм чинь мөнгө гэдэг байгаа шүү дээ. Зөвхний тас үнэхээр амар хэрэгтэй юм байна. Тийм шүү дээ. Тэгээд зөвхний тасын дангаар нэг намжуулдаг шүү дээ. Зөвхний тасын дангаар намгуудаа бүх нүрдэд тэгж хэргэлдэг. Тэр л амар сэргэлэг байд. Угаасаа энэ солонгос хүүхнүүд чинь зөвхний тасын та нар нүүрэндээ түрхээ хаана өвчлөөч суугаад энэ тэндээ түрх гэдэг байгаа шүү. Энэ нар ч өстэй зөв арга үлгсэн юм байна заа. Тэгэхээр яг энэ гоё комик би бүр яг зархаад өөртөө бэлэн байлгаж байгаа.
залгаад авъя гэсэн хүн шууд өнгөө хүрэлтээр хүргээд өгнө. Тэгэхээр завхны дасын яг коми хувьд бол салгаж авахыг хүсэх юм бол нөгөө өнөөдөр аваад маргааш ирдэг тэр нөгөө юун дээр бүртгүүлж болно. Аппликейшн дээр. Хэрвээ яг одоо авъя наадхи чинь ямар гоё юм ярьд юм бэ гэх юм бол пүн тэр өдөр хүргээд өгнө. Гэж байна. Тийм. За цэцэг хүрээлэн ч юм уу ингээ цэцгийн донд явж байгаа юм шиг гарнаас хүртэл яг юм цэцэг үнэртэй тийм. Яг амьд цэцэгний дэлгүүрт орохоор яг цэцгийн үнэрсийг хийдэг штэ тий. Яг тэр шиг байна. Манай угаалгын өрөөнөөс гоё үнэрт үнэртэж байна. Би ингээд өнөөдөр бодсон байхгүй юу? За байд. Өн гоё онлогныхоо өрөөнд тий. Гоё гоо сайхнаа ширээнийхээ урд сууж агаад үүндээ төрхөд бас тухтай байх болов уу гэж бодсон чинь нэр угаах хэрэгтэй юм шүү дээ. Цэцгэлж явахдаа. За нэр байна өрөөн л зохиомжтой юм байна гэж бодсон. Элигийн рил чинь яг л юм сайхан өөрийн оргоор сарам байдаг тэгжээж яг утга нь гарч ирдэг рил болохоор амарч юм шиг нэ хүмүүс ч гэсэн байдгаар гаргаж байгаа гоёж байгаад гардаг штэ хоёлаа бол бүр хамаг нүрийнхээ хувцсыг тайлж байгаа рил хийдэг байх нь штэ хүмүүстэй хараа. Тэгээ ажлынхаа хамгийн сүүлд амар ингээ яг өдөржингөө явж ядарч матарсан зэрэг тий. Тэмэр сандаа ингээ байгалаараа байгаа шүү. Бодгойлоо танда Байгалаараа байж бид хоёр. За болцсон ээ. За баярлаа. Баярлалаа. Баяртай. Bye bye. Bye. Хамраа.